9-р бүлэг үхлийн тухай эргэцүүлэх. Завшаан боломж бүрдсэн хүн заяаны давуу талыг ашиглах. Энэ нь 3 хэсэгтэй. Эхлэн гэгэрэгчийн санаа зорилгыг судлах, улам гэгэрэгчийн санаа зорилгыг судлах, төгс гэгэрэгчийн санаа зорилгыг судлах. Эхлэн гэгэрэгчийн санаа зорилгыг судлах. Энэ бүлэг 3 хэсгээс бүрдэнэ. Эхлэн гэгэрэгчийн санаа зорилгыг судлах, эхлэн гэгэрэгчийн санаа бодол хөгжсөнийг таних, эхлэн гэгэрэгчийн тухай буруу ойлголтыг няцаах. Эхлэн гэгэрэгчийн санаа зорилгыг судлах. Энэ нь 2 хэсэгтэй. Дараагийн төрлийг чухалчлах бодол төрүүлэх, хойд насндаа сайн заяанд төрөх нөхцөл бүрдүүлэх. Дараагийн төрлийг чухалчлах бодол төрүүлэх. Үүнийг 2 хэсэгт хуваан тайлбарлана. Энэ ертөнцид удаан амьдрахгүй гэж үхлийн тухай эргэцүүлэн бодох. Хойд насны амьдралын тухай эргэцүүлэн бодох. Дээд доод 2 төрлийн жаргал ба зовлон. Энэ ертөнцид удаан амьдрахгүй гэж үхлийн тухай эргэцүүлэн бодох. Үхлийн тухай эргэцүүлэн бодох нь 4 хэсэгтэй. 1. Үхлийн тухай бясалгахгүй байхын гин буруу. 2. Үхлийн тухай бясалгахын ач тус. 3. Үхлийн тухай санаа бодол бий болгох. 4. Үхлийн тухай ойлголтыг бясалгах арга. 1. Үхлийн тухай бясалгахгүй байхын гин буруу. Завшаан бүрдсэн энэ насны хэргийг гаргахад 4 буруу бодол саадуулдаг. Мөнх бусын жам ёсыг мөнх мэтээр сэтгэх нь хамгийн эхний алдаа юм. Мөнх бус нь энгийн нарийн 2 төрөл байдаг. Энгийн мөнх бус буюу үхлийн дараа бясалгахгүй байх нь огт үхэхгүй гэдэг бодол төрүүлдэг гэмтэй. Бид огт үхэхгүй мэтээр сэтгэсээр яваад бурууддаг. Бүгд насны эцэст үхэн гэдгээ мэддэг боловч өдөр бүр өнөөдөр лав үхэхгүй, өнөөдөр ч бас үхэхгүй гэж бодож явсаар нэг л мэдхэд үхэлтэй нүүр тулдаг билээ. Хэрв энэ бодлоосоо салахгүй бол түүнд бүрэн автагдаж ингээд амьдраад байх юм шиг сэтгэнэ. Тэгээд энэ насны амьдрал төдийхнийг жаргалтай болгож зовлонгоос салах гэж оролдон энэ ч хэрэгтэй тэр ч чухал гэж гуйна. Тиймээс хойд нас, нирван, төгс гэгэрэл зэрэг чухал ач холбогдолтой зүйлсийн тухай огтхон ч эргэцүүлэхгүй. Номлол дагая гэдэг бодол даанч төрөхгүй. Хаяа нэг номлол сонсож, судалж, бясалгах боловч зорилго нь энэ амьдралаар хязгаарлагдана. Тиймээс төлөвшүүлсэн сайн чанар нь дэндүү дорой байдаг. Дээрээс нь буруу зуруу нүгэл хилэнцтэй хутгалтах нь элбэг. Иймээс муу заяаны шалтгаантай орооцолдохгүй байх гэж бараг үгүй. Хэрв хойд насаа бодож зүтгэл гаргалаа гэхэд явандаа л хийх хэмээн хойш тавьж залхуудаа дийлддэг. Ингээд унтаж хэвдэх, ууж идэх, дэмий чалчих зэрэгт садаарсаар цаг нөхцөн. Тэгэхээр эдвэх чармаалттай ном ёсны зүтгэл гаргаж чаддаггүй. Удаан амьдрна гэдэг мөрөөдөлтөй хуурдагтана. Тэгээд хөрөнгө мөнгө нэр хүнд мэтэд шунан дурладаг. Бүр түүнд хүрч чадахгүй хэмээн эмзэглэж хит уурлан бухимдаж эхэлдэг. Энэ бүхний хор хөнөөлт автан толгой нэргэнэ. Ингэж уур уцаар атааж дуунд баригдан сэтгэлийн гэмүүд бий болно. Улмаар төвчих аргагүй олдмол сэтгэлийн гэмүүд ундарсаар байх болно. Бие, хэл, сэтгэлийн 10 хар нүгэл засашгүй хүнд алдаа болон аар сар алдаач гарна. Улмаар гэгэн номлолоос гажих мэтийн буруу үйлдэл, муу заяаны дааж давшгүй зовлонд хүргэх гим нүглийн хүч өдөр бүр өсөн нэмэгдэнэ. Энэ бүхнээс салах тухай тодорхой заасан гэгэн номлолын аршаанаас ч холдон оддог. Ингээд сайн төрөл болоод нирваны амин сүнс тасарна. Төсөөлхийн аргагүй хүнд хүчээр хатуу ширүү муу заяанд төрнө. Үхэлд гүйцэгдэн муу үеийн үрдээ хөдлөгдөн муу заяа руу туугдан бодох нь гарцаагүй тул үхэхгүй гэж бодохоос илүү тэнэглэл хаана байх вэ? 400-аас үхэхэд шүүгч эрлэг хаан үнэндээ чи бишээс хойш үхэхгүй юм шиг алмаарч сувал үнэн хүү тэнгийн дээд буюу мөн бод садвагийн замналд алдаа онооны үрээс бусдыг авч чадахгүй орхих байтал авах төрлөө эрлэгт даатгаад алд биеэч гээх байтал энийг тэрийгч мэдэхгүй балгаар эргцүүлж таниагүй харанхуйн гайгаар эртээс гэгэрэлд зориогүй лайгаар эндсэн алдсан олон нь хайрaan хэмээн анхааруулсан юм. Үхлийн тухай бясалгахын ач тус.
Үхлийн тухай үнэн зөв ойлголттой болох нь маш их ач тустай. Жишээлбэл зам ёсны тухай бага саг ойлголттой өнөө маргаашгүй үхэн гэдэг нь тодорхой болчихсон хүн садан төрөл эд хөрөнгөтэй удаан ханилахгүйгээ ухаарна. Ингээд тэдэнтэй зуралтгаан болж өглөг өгөх зэргээр хүн болсныхоо хэргийг бага чулуу гаргах их хүсэл аяндаа төрдөг. Хөрөнгө хогшил, алдар нэр зэрэг энэ амьдралын юм бүхний төлөө гаргасан зүтгэл нь усны хөөс шиг ямар ч хэрэггүй хуурмаг гэдгийг ухаарна. Ингэснээр гин буруугаас сэргийлж, аврал ирэх, ёс зүйг дагах зэргээр сайн үйл хийхдээ үргэлж сүсэглэх болно. Ийхүү чармайн зүтгэж амьдралаа гэгэн агуулгаар баяжуулдаг. Өөрөө гэгэн сайхан түвшин рүү тэмүүлэхийн зэрэгцээ бусдыг ч тэр зүгт хөтөлдөг. Тиймээс үхлийн тухай ойлголтоос өөр хэрэгтэй зүйл байна уу? Энэ тухай олон ном сударт жишээ татан магтаж сайшаан өгүүлсэн байдгийм. Гаслангаас салгах сударт. Уран шиг дүгнвээс намрынх нь ашигтай, ул мөрүүдээс зааных нь тодорхой, ухаарлууд дотроос мөнх бусынх нь гэгээтэй, унах шалтгаануудыг заадгаараа ачлалтай. Мөн бүх сэтгэлийн гим нүгэл хилэнцгийг бяц цогтөг алах хамаг сайн чанарыг нэг дор эзэмших их үүд гих зэргээр магтсан байдаг үлээ. Цомирлогт гангар шаазан шиг хэврэгхэн биеийг гандар сайдлах хуурмаг ертөнцийг гарцаагүй чи таних ухаарахад гайтуулагч шулмын зэвсэг хугарна. Дэнс барьсан догшин ирлэг дэрэгдүүр зүгээр өнгөрч болно гэд цааш нь энэлж өвдөж үхэхээ санаж инхрийлэх бие гээхээ ухаарвас энэ урчланд хоригдсноо мэдээд эгнэх талдуурч гэгэрхийг хүснэ гих зэргээр айлцсан байдаг. Товчхондоо бол хүн болж төрснийхөө хэргийг бүтээх цаг нь онцгой завшаан улсын яг энэ үе юм. Бид ихэнхдээ муу заяанд төрж байсан. Сайн заяанд хаа нэгтээ төрлөөч ихэвчлэн боломжгүй төрөл болж байлаа. Тиймээс тэр үед номлолд суралцах зав зай байсангүй. Бас бүх боломж бүрдсэн ч номлолыг зохих ёсоор нь судалдаггүй. Ингээд одоо лав үхэхгүй гэдэг бодолд явандаа хүрдэг. Үхэхгүй гэдэг бодол нь сүрэл бүхний үүд. Харин үхлийн тухай санаа бодол нь үүний эсрэг буюу альва сайн бүхний хаалга билээ. Тиймээс энэ бол гүнзгий номлол бясалгах чадваргүй хүнд зориулсан заавар гэж бодож болохгүй. Эсвэл өөр юмшүүлэх чанар мунж гэлээ эхэндээ жаахан бясалгах нь үргэлж бясалгах шаардлагагүйгээд орхичгож бас болохгүй. Харин зам мөрийн эхлэл, төгсгөл, дунд үеийн алинд нь ч хэрэгтэй заавар журам хэмээн үнэн голоосоо итэг. Тэгээд өөрийн болтол нь бясалгаарай. Үхлийн тухай санаа бодол бий болгох. Ах トゥ амраг саданда eenэгшин дассны улмаас тэднээс сална гэхээр төрдөг айдас бол гэгэрлийн зам мөр судлаагүй хүний айдас юм. Гэвч ийм айдас төрүүлэх гэсэн биш. Тэгвэл ямар санаа бодол төрүүлэх гээд байна вэ? Үүлийн үр сэтгэлийн гмийн ирэхээр бие зохистой болсон бүхэн үххэн гарцаагүй. Энэ айдасаас тийм хурдан салж чадахгүй. Гэхдээ үхээд муу заяанд төрөх шалтгаанаас салахгүй, сайн төрөлд ба нирваны үндсийг бүрдүүлэхгүй өгчихгүй гэдгээс л эмээх хэрэгтэй. Ийм айдас байгаа цагт муу заяаны шалтгаанаас салж сайн төрөл ба нирваны үндсийг бүрдүүлдэг. Тэгвэл үхэх цагт айх аюулгүй болно. Харин эдгээр зорилгоо биелүүлээгүй бол үхсэн ч үхэх төрхийн орчлоос салахгүй, ялангуяа муу заяанд төрнө гэхээс айн жихүүцэхэд хүрнэ. Төрөл туулсан цадигт эргэж хорогдовч үлдэж чадахгүй, эндэж алдснаа баллах аргагүй, эргэлтгүй үхэлтэй учрах цагт энэлж шаналхад хожимдсан байна. ертөнцийн жам эрдгээрээ ирэхэд ердийн хүмүүс алдаандаа гимшиж, алдас болгоныхоо араас гасалж, айсгүй шитгэлийн зовлонгоос сүрдэнэ. Үхэхийн цагтаа айн гэдэг нь үйлдсэн алдаандаа халаглана гэдэг нь сайн номлолыг дагаагүйнх билээ. Сайтар гэгэрч боловсроогүйнх билээ. Мөн 400-ад амь насаа буцааж өгөхөө ашид хүн үнэн хүү санваас айдас хүйцээс ангижирч чадна. Айлгах хичэрлэгээс сүртгэе болно гихчлэн айлджээ. Амь бие хөрөнгө мөнгнөөс удахгүй хагацах болохоор утга учир алга гэж ахин дахин мөнх бусын тухай бодох хэрэгтэй. Тэгвэл тэр бүхнээс салахгүй гэсэн адын гордлого үгүй болно. Тэр бүхнээс хагацсан сална гэдгээс айн жихүүцгээ болчихвол үгсэн ч эмээх зүйлгүй. Үхлийн тухай ойлголтыг бясалгах арга. Үхлийн талаарх ойлголтыг бясалгахдаа 3 үндэслэл, 9 шалтгаан, 3 шийдвэрийн дагуу бясалгадаг. 3 үндэслэл нь зайшгүй үхэн гэдгээ эргэцүүлэх. Үхлээ урьдчилан таах боломжгүй. Үхэх цагт хуримтлуулсан буйнаас өөр юу ч туслахгүй. Зайшгүй үхэн гэдгээ эргэцүүлэх.
гарцаагүй үхэн гэдгийг бясалгахад дараах 3 шалтгаан хэрэгтэй. Эрэлгийн эзнээс зүгтэж зайлах аргагүй. Амьдралыг уртасгах аргагүй, үргэлж хорогддог. Үхэх нь гарцаагүй бөгөөд энэ амьдралд номлолт зориулах цаг байхгүй. Эрэлгийн эзнээс зүгтэж зайлах арга үгүй. Ямар ч бие цогцос хувь төөрөгтэй байсан үхэх нь гарцаагүй билээ. Мөнх бусын цомирлогт төгс гэгэрсэн буддаа өөрөө түүнчлэн шарваг нар түүний номлолыг сонсоод дамжуулагч Брадига эд нар бүгдээрээ энэ жам ёсноос гажаагүй болохоор эгэл жирийн хүмүүс бид үхлээс зайлж даанч чадахгүй гэжээ. Ямар ч газар оронд амьдарч байсан үхэл ирдэг жамтай энэ тухай мөн тэнд үхэл гэж байдаггүй орон үзэгдэх энэ орчлонд ч үгүй, хөлгүй далаа ууланд ч үгүй, хөх тэнгэр огторгүйд ч үгүй. Мөн дээрх сударт ямар ч үед үхэж болох тухай. Төрсөн өрн төрүүлсэн ихэнч биеийг илээж төрл арилжин. Төөрсөн хорвоогийн ийм үннийг сэхээрсэн мэрэгд номлож альцсан хэмээн сургасан. Үхлээс хинч зүгтэж чадахгүй. Майн тарин уншаад ч нэмэргүй. Хаанд өгсөн зааварт жишээ авъя. Маш том гүн суурьтай хизээч эвдэрч цууршгүй бүх бат бас хоорондоо саршгүй барьцалсан тэнгэрт тулам өндөр оройтой дөрвөн уул тал талаас нь зэрэг шахан нийлбэл хамаг өв сургамал мод бут амтан адгуусыг няц шахна. Энэ үед зүгтэн зайлж хүчээр эсэргүүцэж хөрөнгө мөнгөөр аргалж майн мэгзэм уншиж бүрэн бүтэн үлдэх аргагүй. Яг үүнтэй адилхан хаант минь ийм дөрвөн их аюул тулгархад зүгтаах, хүч хэрэглэх, буцаах, хөрөнгө мөнгөөр аргалах, майн мэгзэм уншаад ч мултрах аргагүй билээ. Энэ нь өтлөх, өвдөх, үхэх, доройтох дөрв юм. Хаант минь. Залуу насыг өтлөлт үгүй хийн, эрүүл мэндийг өвчин үгүй хийн, хамаг сайхан бүхнийг доройтол үгүй хийн, амийг үхэл үгүй хийдэг. Энэ дөрвөөс зүгтаах, хүч хэрэглэн буцаах, эд хөрөнгөөр аргалах, золиг шившлэг, эмтан, майн мэгзмэрч аргалах аргагүй хэмээн өгүүлсэн. Гамбава нэгэнтээ бид одоо л үхлээс айх ёстой. Нэгэнт үхэл ирэхэд айгаад нэмэргүй. Гэтэл бид яг эсрэгээр нь одоо айгаагүй хэрнээ үхэлдээ нэгэнт тулсан хойноо үсээ зулгаах юм да гэж хэлсэн байдаг. Амьдралыг уртасгах арга үгүй, үргэлж хорогддог. Хэвлийд орохгүй хэмээх номд одооноос эрүүл мэндэ ариглаж хамгааллаа гэд их л бодоход 100 жил түүнээс жаахан л илүү амьдрах хэмээн заасан. Амьдрах хугацаа ердөөлнө. Сайндаа л энэ хэмжээнд хүрдэгч тэр хугацаа маш хурдан өнгөрдөг. Жил нь сараар хорогдно, сар нь хоногоор багасна. Хоног нь өдөр шөнөөр өнгөрнө. Тэр нь өглөө үдэш гисээр жирийн. Тиймээс амьдрал даанч богинохон. Гэтэл энэ хугацааны ихэнх нь нэгэнт өнгөрчихөж үлдсэн хугацаа нь өчүүхэнч нэмэгдэхгүй харин зогсолтгүй өдөр шөнөөр улам бүр хорогдсоор байна. Энэ тухай Бодисаттвагийн замналд тоолох цаг цоглох тоолон тоотооноос хорогдож урсна. Тогтоох сунгах арга байхгүй. Тосох үхлээс зайлах замгүй гэж айлцсан. Иймэрхүү жишээ олон байдаг. Хэдий ганц гогцоо сүгэлдэг боловч нэг л мэдхэд бусдаа үг нэхэж дуусдаг. Хонь малыг нядалгааны газар руу туухадч алхамаар үхэл рүүгээ ойртдог. Оволзон урсах гол болоод хүрхрээнээс буух ус шиг амьдрал жирэлзэн өнгөрнө. Малчин шилбүүрээр ороолгон туухад хонь мал хар аяндаа хот руугаа дөхдөг шиг өвдөх өтлөх зэргээр эрэлгийн эзний өргөөрөө дөхдөг. Энэ мэтээр жам ёсыг олон талаас нь бясалгах хэрэгтэй. Цомирлогт урлах танхимд хоосон жаазанд утас нэмэгдэж учиг холбосоор удалгүй нэхэгдэж дуусах бүстэй урсах насны хэмжээг зүйрлэм. Өнөө өвлийн эдэшний үнэ өдөр хоногоор нядалгаанд ойртно. Өөр төрөлтөн хүнч бас өнгөрсөн насаараа маргаашаа хорооно. Энэ голын урссан ус эргэж сөрөөд ирэхгүй адил эдэл жамссан хоног өдрөө эргүүлж яахан авчирч болно. Уртгүй богино, уйсалгүй ширүүн, улмаан бас зовлон тамдрал, усан дээр бүтээсэн зураг аятай, удаахан бүхэл тогтооход бэрх. Тасхих ташуур эсэгрэх шилбүр, далтчих малыг хот руу туун, өтөлж ядарч өвдхийн шилбүр, өөрийн биеийг эрлэг рүү туун хэмээн айлдсан. Адиша гигантын голын хөвөнд очиод мөнх бусыг бясалгаж байхдаа хувьсан өөрчлөгдөн гэдэг чинь чухам мяралзан урсах энэ голын урсгалтай адил хэмээн хэлсэн гэдэг. Тэнгэрлэг туйс сударт мөн олон зүйлтэй жишин. Гурван ертөнц хаврын тэнгэр шиг гуйв журвах нь агшны зуураа. Удааж өөхөх, өндийж төрөх, гунигт инээдэмт жүжигтэй адилаа.
Амьдрал гэдэг аянгийн цахир шиг ахархан агаад урсаж одно гихчлэн өгүүлсэн билээ. Өчүүхэн чулуу дотроо нэгийг эргцүүлдэг бол үүнийг ойлгоно. Мөнх бусын жамыг илэрхийлээгүй бодит юм нэгч байхгүй гэдэг энэ үнэ. Тиймээс олон янзаар бодож үз. Энэ маягаар дахин эргцүүлвэл ойлгох нь гарцаагүй. Өчүүхэн төдий бодох аваас огт нэмэр болохгүй. Гамбава нэг удаа бодоод нэмэр болохгүй байна гэх юм. Гэхдээ та нар өдөр нь юухан хийхэнд сатаардаг. Шүн нь унтаад өгдөг байж битгий худлаа яр гэсэн юм шүү. Зөвхөн насны эцэст эрэлгийн эзэнд туугдан нөгөө ертөнц рүү явдаг юм биш. Тэр хооронд явж сууж унтаж байсан ч амьдрал хорхоцоор байдаг. Ер нь ихийн хөвлөд бүртгэхээс эхлээд ганц ч хором зогсолтгүй нөгөө ертөнцийг чиглэн явдаг. Амьдрын гэдэг өтлөх, өвдөх зэргээр эрэлгийн элчэд үхлийн зүг туугдахын нэр юм. Тиймээс амьд ахуйдаа нөгөө ертөнц рүү явахгүй мэт баярлах хэрэг огт байхгүй. Жишээ нь хадан хсанаас үсэрч газар бяц унахын хооронд юундаач баярлах вүлээ? 400-ын тайлбарт энэ тухай Эрхэн баатрууд ихийн хөвлөд эхэлж олдсон хормоосоо эхлээд энэ ертөнцид мэдлэхээсээ аваад эрэлгийн зүг тасралтгүй довтлно. Мөн дөрвөн буруу үзлийг ницаасан хөөрнөлд уулын оройгоос хөл алдаад унах зүрэ амс хийж болох уу? Эхээс төрөөдл үхэл рүү довтлох энэхэн чөлөө жаргал мөн үү гихчлэн сургасан юм. Энэ бүх ишлүүд үхэл дэндүү хурдан ирнэ гэдгийг үзүүлжээ. Үхэх нь гарцаагүй бөгөөд энэ амьдралд номлолт зориулах цаг байхгүй. Дээр дурдсан хугацаанд амьд явж магадгүй. Харин цаг байна гэж найдах хэрэггүй. Бид олон жилийг ямар ч хэрэггүй өнгөрөөжээ. Үлдсэн хугацааг нь унтаж өнгөрөөнө. Дээр нь өөр олон дэмий зүйлтэй хөөцөлдөн хоног өдөр алдаж залуу насаа үрэн таран хийдэг. Харин өтгсөн хойноо номлол дагаж эзэмшиг гэвч бие оюуны чалах нэгэнт доройтсон байдаг. Иймээс хүний нэг насанд номлолд зориулах цаг тун бага байдаг юм. Хөвлөд орох үед амьдралын хагасыг унтаж бардаг, 10 жилд нь ялах балчир явна, 20 жил өтөлж хөгшөрдөг, мөн гаслан зовлон, харуусал, хямрал, доройтлоор нэгэн хэсгийг нөхчөөн. Бас зүсэн зүйлийн өвчин эмгэгт баригдан нөгөө хэсгийг нь барна. Мөн дөрвөн буруу үзлийг ницаасан хүүрнэлд хүн хамгийн урттаа 100 наслна. Гэвч насны эхэнд нь ялах, эцэст нь хөгшин байх учраа хэрэг багтай. Улмаар нойр, өвчин мэтдэд цаг алдсаар горьдлого тасардаг. Хүний амьдралд ер нь жаргалтай мөчв гэж байна уу? Гихчлэн өгүүлсэн байдаг. Чадгав хэрв амьдралыг 60 жил гэж тооцвол нойр, хоол, хөрөнгө хогшил, өвчин зовлонд үрсээр номлолд суралцахад 5 жилч үлдэхгүй гэж хэлсэн байдаг. Тиймээс үхэх үед энэ амьдралын жаргал цэнгэл бүхэн сайхан зүйдээ эргэн санахын дайтай байдаг. Үхэл хэмээх дайсан зогсолтгүй довтолж байгаа энэ хуурамч амьдралын юунд нь ч баясах билээ гэж олон дахин бод. Тэгээд номлол судлаа гэдэг хатуу шийдвэр гарга. Төрөл туусан цадигт үйл заяандаа шаналх хүмүүсээ үрдийн юмгүй тул баясаад яана вэ? Үлэмж тансаг сарнаа гой гихч үзэхэд үлдсэн дурсам шүү дээ. Орчлонгийн үнэн энэ байхад огтхон чайдаггүй хүмүүс гайхмаар, отож мөрдөх эрлэг байхад онхид тоохгүй нь бүрч гайхмаар. Өвдөх, өдлөх, үхэхийн дайсныг өвдөглөж дарах хинч байхгүй. Өөрийн ирэхгүй төрөл арилчин өвчтөй юм шиг баярлах юусан. Бас Каника дэлгээсэн загталд залууч байсан, сайхан ч байсан эрлэг чамааг өрөвдөхгүй авна. Угтах зам бүхэнд отож байгааг нь ухаантай мэрэгд сэрэмжилж мэднэ. Авцаа тэрлэг нумаа шуурч, амь нэгсэн сумаа онилох, агшин зуурын тэрхэн чөлөөнд амжиж гүйцээ сансан хүслээ. Энэ талаас нь ч бас бодоорой. Үхлээ урдчлан таах боломжгүй. Өнөөдрөөс хойш 100 жилийн дотор гарцаагүй үхэн. Гэхдээ чухам хизээ гэдэг нь тодорхойгүй. Өнөөдөр үхэн эсвэл үхэхгүй гэж итгэлтэй хэлэх боломжгүй. Харин үхэх нь гарцаагүй гэсэн санаагаар өнөөдөр үхэн гэж бодож сурах хэрэгтэй. Өнөөдөр үхэхгүй эсвэл өнөөдөр арай үхчихгүй байлгүй гэж найдвал энэ амьдралаа төвхнүүлэх гэсээр хойд насны талаар санаа зовхгүй. Энэ хооронд гинэд эрлэг ирж аваад явхад гаслан тарчилж үхдэг. Харин өдөр бүр үхэх бэлтгэлтэй байвал хойд наснд хэрэгтэй олон зүйл амжуулдаг. Үхэхгүй ч гэсэн түүнийг хийлээгээд муу нь юу байх вэ? Харин үхлээ гэхэд гарцаагүй хэрэг болно.
Жишээлбэл өөрийг чинь хорлох дайсан удахгүй ирнэ гэдгийг мэдэж байгаа гэж бодъё. Гэхдээ чухам хизээ гэдгийг нь тодорхой мэдэхгүй бол үргэлж сэрэмжтэй байхаас өөр аргагүй. Үүнтэй л адил. Өдөр бүр өнөөдөр үхэн гэж адаглаад өнөөдөр үхэж ч магадгүй гэж бодоод сурчвал хойд насаа бодож энэ амьдралын үүмэн самуун давтдаггүй. Үхэн гэдэг бодлого бол энэ ертөнцид удаан амьдрах мэтээр сэтгэнэ. Тэгээд хоногийн хоолны хойноос гүйсээр хойд насыг мартдаг. Жишээлбэл нэг газар удаан сууршихаар болвол түнхнэж эхэлдэг. Харин суурин байхгүй бол нүүж суух бэлтгэлтэй байдаг. Тиймээс өдөр бүр өнөөдөр үхэн гэдэг бодлыг доор харгаар бий болгоорой. Энэ ертөнцид амьдрах хугацаа тодорхойгүй. Утаракуру твийнхний амьдрах хугацаа тодорхой байдаг. Бусад твийнхэн чухам хэд наслтг нь тодорхойгүй ч ихэнхдээ насаа гүйцээдэг. Замбуу твийнхний нас харин огт тодорхойгүй. Эхэндээ тоолж баршгүй удаан амьдардаг байсан. Улмаар хоргодож бүр 10-аадхан жилийн настай болтлоо богиносхажээ. Тиймээс одоо хөгшин залуу дунд насны хэнийг ч үхэхгүй гэж хэлэх аргагүй. Энэ тухай Авидхармакуша номд өглөө таарад мэндэлж зурсан өчнөө хүнтэй оройн уулзахгүй. Үдэш салсан хүмүүсийн олнонд үүрээр сэрэхэд хорвоод байхгүй. Цааш нь эрчүүл хүүхнүүд олон байлаач эдэр залуудаа ч нас орж болно. Насны галтайд өөхөхгүй мэтэр найдах юм хаан байна. Ихс байхдаа ч зул бичил байдаг. Эхээс төрмөгцөөч энджил байдаг. Мөлхөө насандаа ч алга болдог. Мөрөө гаргаад л арилханч байдаг. Эдэр залуудаа дунд насандаа эсвэл бүр зүнсэн хойноо ээлж дараалан нөхцөж одох нь ирэхгүй үүлийн мөрийг дагах нь болцсон гүйцээд самар жимс бороо шиг асгаран унахын адилаа хэмээн айлдсан. Багш болон найз нөхөд чинь гинэтл гадна дотны ямар нэг шалтгаанаар насны эцэст хүрэлгүй санснаа гүйцээж чадалгүй өгсөн тухай үдсэн сонсноо нэхэн сана. Тэгээд би ч гэсэн энэ жамыг тойрохгүй гэж олон дахин бодож үхэн гэдэгтэйгээ эвлэр. Үхэх шалтгаан олон, амьдрах боломж бага. Энэ амьдралыг боснуулах амьтаа амьгүй олон юм бий. Хүн ба хүн бус элдв зүйлийн ад зэтгэр байдаг. Эдгээр нь янз бүрээр хор хөнөөл учруулна. Араатны аманд ч амь насаа алдаж болно. Үүнчлэн тэдгээр нь хэрхэн хор хүнээл учруулдаг тухай бод. Мөн бидний бие хий гал ус шороо хэмээх дөрвөн махбодоос бүтдэг. Тэд хоорондоо харшилснаас бодисын тэнцвэр алдагдана. Нэг нь ихсэж нөгөө нь багасна. Ингээд амь авах өвчин үүсдэг. Ийм хор хөнөөл бидэнтэй хамт төрдөг учраас энэ биедээ найд харахгүй. Тиймээс агуу их нирван сударт. Энэ амь биеийг үргэлж дайсан хүрээлж байдаг. Тиймээс хорон бүр амьдрал хоргодно. Огтхон ч нэмэгдэхгүй хэмээн бодохыг үхлийн тухай ойлголт мэднэ гэж бичсэн байдаг. Мөн нагар жунагийн эрдний эрэхэд эрлэгийн эрхэн дурвж хөрвөх энэ хорвоогийн амьдрал болвоос элсэн шуурганд далдажих зултай эгэ адил эмзэг хэврэг. Андтаа илгээсэн загталд хөөж урсгах амьдралын үер дунд хөөс цэврүү шиг эмзэгхэн байдлаа амсгийж нойрсоод гэрэлт өглөө амьсгал хураалгүй сэрсэн нь зол. 400-тад нэг нэгээрээ оршиж чадахгүй мах бодоод нэгдэн нийлж бие цогцыг бүтээсэн гатал хоорондоо огт харшлахгүй юм шигээр хоосон төсөөлвөл том эндүрэл болно гихчлэн сургажээ. Таван муу зүйл нүрэлсэн энэ цаг үед урт наслах сайн үеийн үе хураасан нь маш ховор. Ууж хэрэглэх эмний үйлчилгээ муудан өвчин дарах чадал нь суларчээ. Хэрэглэж буй хүнс шингэц муутай болсны дээр дөрвөн махбодыг тэтгэх чадвар нь ч буурсан байна. Шингэлээ гэхэд тусаар тун багвалж мөн хоримтлуулсан буян өчүүхэн атал алдаа эндэгдэл ихсжээ. Тиймээс уншсан маань таринч хүч багтаа болжээ. Энэ бүх шалтгаанаар урт наслах нь ховорцсон юм. Амьд явах олон нөхцлөөс үхлийн шалтгаан болж урахгүй зүйл алга. Өгөхгүй тулд бид хоол хүнс, гэр орон, найз нөхөд зэргийг ирж хайдаг. Гэтэл хоолоо ихтүүлэх, багдуулах, мөн таарахгүй юм идэж уух болдог. Бас гэр орноо сүйтгэүүлж нөхөртөө хууртана. Ийхүү амьдрах гэж цуглуулсан зүйл маань эргээд үхлийн шалтгаан болдог. Нөгөөтэйгүр амьдрна гэдэг үхэхийн тулд оршиж буй хэрэг. Тиймээс амьд явах нөхцөл олон ч тэдгээрт найд харахгүй. Энэ тухай эрдэнийн эрэхэд алагдаж үхэх шалтгаан олон арай гэж таарах амьдрах завшаанч алдаж түүнээсээ салахын шалтгаан тул аврал гэгэрлийн мөрийг л хөө химээсэн байдаг.
Энэ бие маш хэврэг учир хизээ үхэхийг нь тодорхойлох аргагүй. Бидний бие усны хөөс шиг хэврэг учир хор хөнөөл сүрхий байх албагүй. Өргөсөнд хатгуулаад ч үхэж мэдэх юм. Тиймээс ямар ч шалтгаанаар хялбархан үхэж болно. Андадаа илгээсэн захидалд 7 нар шарах цагт довцог байтугай сүмбэрч шатна. Догшин далаач ууршиж арилна. Дорд хэврэгхэн хүмүүнийг яалтай гэж хэлсэн буй. Дээр үүснийг бодсныхоо дараа эрэлгийн эзэн амь насыг хизээ бүрлэгэх нь тодорхойгүй. Иймээс хойшлуулалгүй одоо л номлолт суралцъя гэдэг хатуу шийдвэр ахин дахин гаргах хэрэгтэй. Каникад илгээсэн захидалд эрлэг хаан хүнд ч анзаарагдахгүй игшин зуурл буугаад ирэх тул ирэх маргааш гэж хойш тавилгүй эрдэм номлолт хүчээ зориулаа. Үйл ажлыг маргааш гэж хаширч битгий хойш нь тавь. Үннийг хэлэхэд өглөө нартай золгохгүйг хэн мэднэ. Агуу их ёгч Шри Жаган Митрананда хосгүй заяагаар амьдралыг эзэгнэвч хорвоогоос би зээлснээ санаад эрүүл жавхланд тэнхлүүн цагт нь эрхэм мүүлийг хамтлаан бүтээж эцс хойт өтлөхийн цаг дээр инээж суухаар буйныг амжуул эгнэгт дордож ядарсан хойнол элдв мөрөөдөл нэрмээслуулна гихчлэн бичсэн байдаг. Энэ гурван үндслэлийн дотроос үхлийн тааварлашгүй байдал бол сэтгэл санааг эргүүлдэг хамгийн чухал үндэслэл юм. Тиймээс энэ хэсгийг хичээнгүйлэн судлаарай. Үхэх цагт хураасан буйнаас өөр юу ч туслахгүй. 1. Хинч тусалж чадахгүй. Хүн нөгөө ертөнц рүү гарцаагүй явна. Үхэх үед садан төрөлчин яаж ч харамсан гашуудаж, хайрлан өрөвдөж, тойроод зогсож байсан ч нэгэн ч хамт явахгүй. 2. Хичнээн эд хөрөнгө байлаач хэрэг болохгүй. Сэтгэл хоргодом их эд хөрөнгөтэй байлаа гэд өчүүхэн хилтерхий өртлөөд аваад явж чадахгүй. 3. Энэ бие хэрэг болохгүй. Цуг төрсөн яс махаач орхиод одох тул бусдыг нь ярих хэрэг байхгүй биз. Тиймээс энэ амьдралын сайн сайхан бүхэн надаас хагцсан одно. Би ч тэр бүхний орхин нөгөө ертөнц рүү явах нь зайлшгүй. Бүр өнөөдөр ч үхэж мэднэ гэж бодож бай. Тэгвэл гагцхүү хийсэн буян сайн үйлчин л аврал нөмөр нөөлөг юм гэдгийг ойлгодог. Каникагийн загталд энэ тухай цогц биетэйгээ төрсөн үйлийг цугийг эдэлж барлаач гэсэн цоо шинхэн хилэнт соёолж цоровдож үхэлд хөтлөх аюултай. Хар цагаан үеийн үрээсөөр хань бараа болох юм чамд үгүй. Авсан, олсон, учирсан бүгд арилж чамааг орхих болно. Харин Шри Жаган Митрананда эрхэм дээдсийн сан арвинч эрлэгт ямар ч хамаа байхгүй. Игшин зур бүхнээс нь салгаж эзэрхэн чамайг шүүх болно. Дайнд сөхрөх шиг хамгаа алдан, дайсандаа баригдах мэт хүчээ баран, даамай амарга хөвүүнээ ч орхин даанч хатуугаар хагцсан сална. Эгэлдрэх хувцсгүй садан төрөлгүй, эзний ширээ хаш ордч үгүй, эзэрхэг баатар дайчадч үгүй, эднийхээ барааг эгнэгт харахгүй. Ган оосроор гавлаж холболооч ганц чамтан чамааг дагахгүй. Гарцаагүй үүлийн эзэн ирэхэд гарах газаргүй хаан дээдсч гих зэргээр дурдсан байна. 8 завшаан 10 боломж бүхий энэ насыг олоход бэрх атлаа маш хэврэг, оллооч хялбархан үхэн гэдгийг эргэцүүлэн бод. Бид хойд нас дараа төрлийн урвшгүй амгалан бүрдүүлэхийн оронд өнөө маргаашийн жаргал ирж зовлонгоос цухтах гэж оролддог. Үүнийг хүн битгий хэл ихэнх хадгуусч дөнгөн. Тиймээс хүн адгууснаас эрс ялгарах үйл хэргийг бүтээх хэрэгтэй. Эсвэл дээд төрөл олсон ч завшаан боломж бүрдсэн энэ төрлийг олоогүй доод төрөлтэй адилхан. Энэ тухай бод садвагийн замналд гайхан завшаан олдошгүй боломжийг гавьяа болгож буян хураалгүй, гавихгүй адгуусч чадчих зугаагаар ганарч минэрч барах нь хайран хэмээн сануулжээ. Үхлийн талаарх дээрх ойлголтуудыг бий болгоход хэцүү. Гэхдээ зам мөрийн үндэс нь болохоор хичээх хэрэгтэй. Бодоова үхлийн тухай хэлэхдээ мөнх бусыг бясалгавал бидний төөрөгдөл арилна. Илгэн садан хөрөнгө мөнгө зэрэг энэ насны эндүрэл бүхнээс салгана. Хэнийг ч дагуулахгүй ойр ганцаар нөгөө ертөнц рүү шулуухан явна гэдгийг ухааруулна. Ном буйнаас өөр юунд ч цаг зарцуулахгүй гэсэн бодол бий болж энэ амьдралтаа зууралтгаа болно. Ийм бодол төрөөгүй цагт номлол сургаалын зам бүхэн хаалттай. Мөн долба сайн бүхнийг өөртөө цогцлуулж алдаагаа зас буддаа болоод багшид төвчээр хатуужилтай хичээнгүйлэн залбир.
100 жилд хөгждөггүй ч гэсэн бүх зүйл нөхцөлдөн бүтдэг болохоор надад гэгэрх тэмүүлэл төржил таарна хэмээн бод хэмээн загсан байдаг. Гамбава багшаас шавн бясалгалаа солих болсон уу гэж асуужээ. Тэгэхэд нь наатахаал давт хэмээн хариулж бас нэмэх үү гэхэд нь нэмэх шаардлагагүй гэж хариулсан гэдэг. Тиймээс оюуны чадах хүрвэл дээр өгүүлсэн дагуу бясалга, харин чадвар хүрэхгүй бол 3 үндэслэл 9 шалтгааны аль тохиромжтойг нь сонгож аваарай. Тэгээд энэ амьдралдаа багалсан шунлын салмыг тасартал бясалга, үхлийн тухай санаа бодлыг цаазын тавцан руу туугдагчдын ингэрт зүүсэн ялын пайц шиг үхэн үхтлэн тээж яв. Мөн багш шавын барилдлага, завшаан боломж болон мөнх бусын тухай өгүүлсэн эрхэм зарлиг түүний тайлбаруудыг үзэж танилцсан. Тэр бүхнийг өөрийн дагах заавар журам болгон судал. Тэгвэл буддагийн үзэл санааг хялбархан ойлгоно. Бусад бүлгүүдийгч энэ зарчмаар судлах хэрэгтэй. Аравдугаар бүлэг хойд насны амьдралыг эргэцүүлэх. Хойд насны амьдралын тухай эргэцүүлэн бодох. Дээд доод 2 төрлийн жаргал ба зовлон. Энэ амьдралд удаан тухлахгүй, мүд өгөх нь гарцаагүй. Өгсөн ч ор мөргүй алгуулахгүй дахин төрөл авна. Гэхдээ дээд доод 2 төрлөөс өөр гарц бас байдаггүй. Тиймээс нэг бол сайн, эсвэл муу заяанд төрнө. Гэхдээ өөрийн зоргоор сонгодог юм бас биш. Харин үүлийн үрийнхээ аясаар явж хийсэн сайн муу үлийнхээ хэмжээнд тохирсон заяанд төрнө. Тиймээс хэрвээ би муу заяанд төрчихвөл ямар шуухан байх вэ гэж бодон муу заяаны тарчилгааг эргэцүүлэх хэрэгтэй. Хутагт нагарж унаа. Халуун болоод хүйтэн тамийн халаах хайрах зовлон сан. Хармын зовлонд бэрд төрлийн хатах өлсхийн шаналнг сан. Тэнэг төрсөндөө идлэх үйл нь тэгнсэн ачаанаас нь хол давсан адгуу самтны төрлийн зовлонг алхам тутамдаа бас сан. Адгуус төрөлд унах шалтгааныг алгасч бас болох замыг алхам бүртээ санаж сэрэмжил алс хитийн мөрдлөг болго. Замбат хэвт хүн болсны заяа золтой энхэн чөлөөнд адгуус төрөлд унах шалтгийг арилгаж цэвэрлэж замаа засаараа хэмээсэн билээ. Бүх орчлонгийн ялангуяа муу заяаны зовлонг бясалга бол их тустай байдаг. Ингэж өөрөө зовлонгийн далайд живж буйгаа бясалга бол жихүүдэс төрдөг. Мөн ихэрхэл, омгшил алга болж зовлон бол нүгэл хилэнцээ үр дагавар гэдгийг ухаарч алдаа эндэгдэл гаргахаас ихэд болгоомжлно. Хэн бүхэн зовлонг бус жаргалыг хүсдэг болохоор жаргал бол зөв дадлын үр шим гэдгийг ойлгож зөв дадал төлөвшүүлэх урам зориг нэмэгддэг. Өөрийн зовлонг мэдрэхийн хэрээр бусдыг энэрх сэтгэл бий болно. Мөн орчлонгоос залхан нирванд хүрэх эрмэлзэл төрдөг. Зовлонгоос айн жихүүцэж буддаагаас чин сэтгэлээсээ аврал ирдэг. Хойд насны тухай бясалгал нь энэ мэд олон талын ашиг тустай билээ. Энэ тухай бодисатвагийн замналд эрх хүч зовлон байгаагүй бол эрх чөлөөг юундаа хүсэх вэ? Эмгэг өвчин тусаагүй бол эдгэх гэж яасандаа ч бодох вэ? Иймийн учир сэтгэл минь чи эрх хүч жаахан тогтож хайрлаа. Барцад зовлон хортой халтаач бардам дээрэнгүй омгийг дардаг. Боломдоо жигшиж энэрхийг ухаарвал айж боломгдож зүхтаахын эрхэнд аврал ивэл хайхын эрхэнд аврагч саманд бадраа бурхны өмнө алд бие өргөн тушаан хэмээн айлдсан юм. Бодисатвагийн замлын дээрх хэсэгт өөрөө мэдэрсэн зовлонгийн талаар өгүүлжээ. Гэхдээ хойд насны зовлонтой зөвлөлөн бясалгахад болохгүй нь юу байх вэ? Амсах зовлон нь адилхан шүү дээ. Тамийн тарчилгааг санах. Амьтдын агуу их тамийн тарчилгаа. Эндээс 3 том 2000 багцдын дор дахин амьлах там бий. Түүнээс доошо 4,000 багцдын зайтай бусад 7 там байдаг.
Тэдгээр 8 тамийн анхны дахин амьлах тамийн амьтад тал бүрээс цуглана. Тэгээд үүлийн үрээр бий болсон элдвийн мисээр бие биенээ ээлжлэн сүлбдэг. Ингээд бүгд муужран газар унацгаана. Тэр үед Тэнгэрээс та нар дахин амьлагтун гэдэг дуу гарна. Тэгэхэд дахин амьлж урдын адил хадгалтна. Ийхүү хэмжээшгүй их зовлонг эдэлдэг. Хар шугамд тамийн сахиулууд энд төрсэн амьтныг дөрвөлжин 8 өнцөгт зэрэг олон янзаар хуваахаар бие дээр нь хар шугам зурна. Тэгээд татсан шугамаа дагуулan мисээр зүсгэд амьтад зовдог. Бөөгнүүлэн няцлах тамийн сахиулууд амьтдыг нэг дор хураан бөөгнүүлнэ. Улмаар ямааны хушуу шиг төмөр уулын завсар шахан оруулна. Тэр даруй нөгөө хоёр уул шахан яцалдаг. Энэ үед амьтдын 9 сүгнээс нь цус гол мэт урсна. Мөн хонь, адуу, заан, арслан, барын хоншоор шиг хадаар шахаж няцлана. Дахиж амьлуулан цуглуулад том төмөр хүртэнд оруулан арвай шиг бяцлана. Дараа дахин цуглуулж дээрээс нь төмөр бул унгана. Мөн төмөр дэвсгэр дээр таслах, хуваах, нүдэх, бяцлах зэргээр тарчилган зовоодог. Тэдний цус мөн л гол мэт урсна. Гаслан явуулах тамийн амьтад хоргодох газар ирж хайсаар төмөр байшинд орцгооно. Оронгуут нь тал бүрээс нь улалдсан гал дүрлзэн шатаадаг. Ихэд гаслан явуулах там өмнөхтэй адил бөгөөд хоёр давхар байшин гараа ялгаатай. Халуун тамийн сахиулууд тэмтгийн амьтдыг улайдан халсан олон багцад хэмжээтэй төмөр савнд хийж буцалгаад дараа нь загас шиг шардаг. Мөн улайсгсан төмөр шор хошногоор нь сүлбэн зулаагаар нь гаргана. Тэгэхэд ам, нүд, чих, шар усны бүх сүвээр нь оч гардаг. Бас улайссан төмөр хавтан дээр дээш доош нь харуулан хөвтүүлж гал дүрлсэн төмөр алхаар нүдэж балган тарчилгана. Маш халуун тамд 3 үзүүртэй сэрээ хошногрон шаан оруулна. Сэрэний 100 баруун үзүүр нь 2 мөрөөр голынх нь зулаагаар гарч ирдэг. Тэгэхэд 9 сүв бүхнээс нь гал дүрлзэн. Маш их халж улайсан төмөр хавтанд орооно. Зис буцлан өсчих том тогоонд толгойг нь уруу харуулан хийн чанаж дээш доош нааш цааш хөдөлгөн хутгана. Энэ үед арьс мах цус нь үгүй болж зөвхөн арга ясал үлддэг. Тэгэхээр нь гаргаж улайдсан төмөр бандан дээр дийлгэнэ. Ингээд арьс мах цус нь дахин бүрлдэж бий болонгууд эргүүлэн чамдаг. Бус нь халуун тамтай адилхан. Амсхийг чөлөөгүй аюус тамд эхлээд 100 багцдын цаадтайгаас их гал дүрлзэн ассан газар дорн зүгээс ирдэг. Тэр их галд тамийн амьтдын арьс мах, судас, шөрмөс, яс бүгд ээлж дараалан чөнгөндөө тултал шатна. Бүх биеийн зулын гол шиг гал дүрлзүүлэн асна. Бусад 3 зүгээс мөн л дээрхийн адил гал дүрлсэн газар ирнэ. Тэгээд нэгэн дор нийлэн амсхийг чөлөөгүй тарчлан зовдөг. Энэлэн шаналх дуугаар нь л амтан байна гэдгийг мэдэж болно. Мөн төмөр сараалчтай галын улаан цогтой зүрхэнд бүжиглүүлнэ. Бас том төмөр уулууд авируулж буулгана. Үүний зэрэгцээ хилийг нь гаргаж үхрийн шир шиг толидл тэнэлгэн төмөр гацсаар тэлэн хадна. Мөн төмөр дээр гэдрэг нь харуулan хөвтүүлээд төмөр бахиар амийг нь ангайлгаж улайссан төмөр бөмбөлөг хийнэ. Буцалмал зис амаар нь цутгахад ам хоолой гэдэс дотрыг түлж шатаагаад хошногоор нь гардаг. Бусд нь маш халуун тамтай адилхан. Тарчилгааны нэгэн хэсгийг нь тоймлон үзүүлбэл ийм юм. Өөр олон янзын зовлон бий. Байр байдал болон амсах томлолыг төвшний тодорхой үндслэлийн дагуу дурдлаа. Эдгээр тарчилгааг хэр удаан амсах тухай андадаа илгээсэн захидалд. Саяны өгөөсөн тамийн зовлонг сая жива жилээр чидлэн. Атхаг буруугийнхаа үрийг дуустал амин тасрахгүй тарчлах болно гэж дурдсан юм. Энд өгөөснээр үүлийн үр барагдаж дуустал тарчлан зовхожээ. Хүний 50 нас нь 4 махранз бурхны хувьд 1 хоног юм. Ийм 30 хоног нь 1 сар болно. 12 сар нь 1 жилд тооцогдно. Энэ тооллоор 4 махранз 500 жил насалдаг. Харин үүнийг 1 өдөрт тооцоод 30 хоног нь 1 сар, 12 сар нь 1 жил болж 500 хүрэхэд дахин амьлах тамийн 1 өдөртөө тэнцэнэ. Энэ мэдчлэн хүний насаар тэнгэр 100, 200, 400, 800, 1600 жил дараалан 33 тэнгэрээс эхлээд бусдад хуургагч тэнгэрүүд хүртэлх бусад тэнгэрийн 1 хоногтой тэнцэнэ.
үсттэй. Тэнгэрүүд өөрсдийн хэмжээгээр 1000, 2000, 4000, 8000, 1 түм 6000 хүртэл наслана. Харин энэ хугацаа хар шугамтаас халуун тамиг хүртэлх тамийн нэмтэн бүрийн нэг өдөртэй адил. Ингээд тамийн өөрсдийнх нь тооллоор 1000-аас 1 түм 600,000 хүртэлх хугацаагаар үргэлжлэх болно. Авхидр Макушад энэ тухай хүний хорвоогийн хагас зүүн, хүсэлт тэнгэрийн хоногтой тэнцэн, хүсэлт тэнгэрийн төвшин доогуур хүнээс жаахан дээхнүр төдий. Дээд бурхтын нэг хоног дэлхийн бидний зуунтай тэнцүү, хүнд 6 тамийн хоног хүслийн бурхтын настай тэнцүү. Догшин хатуу тамийн хугацаа, доод бурхтын нас шиг уртаа, маш халуун тамийн нас магад хагас галав болно. Амсхийх чөлөөгүй там харин дунд галвын настай болно. Аяа хөөрхийн нүгэл үлдвэс дуусахын эцгүй начтай идэлнэ гэж дүрсэлсэн байдаг. Дагвар тамийн тарчилгаа. Дээр өгүүлсэн 8 там тус бүр 4 талдаа нэжгээд хаалгатай. Гадуураа 4 хаалга бүхий төмөр хашаагаар хүрээлэгдсэн байна. Хаалга бүр нь 4 дагвар тамтай холбогдно. Тэдгээр там нь галт нурам, өмхий хүүрэн балчиг ба баас шийсэн намаг, хутга мисэн зам, хөлгүй нуур юм. Эхнийх нь өвдгөнд тулсан галт нурам, хоргодох газар хайсан амьтад хөлөөн дүрхэд бүх арьс мах цусан түлэгдээд татан авахд дахин ургаж төлждөг. Түүнтэй зэрэгэлдээ хүүр шиг өмхий баас шийсэн намаг байдаг. Хоргодох газар хайсан амьтад түүнийг гатлахаар ороод хоолойгоо тултал шийднэ. Энэ намагт шорон хушууд хэмээх хорхоо амьдардаг. Тэд шигдсэн амьтдын арьс мах гидэс дотор яс усыг нүхлэн чүмгэнд нь тултал цоолдог. Энэ намагтай зэрэгэлдээ хутганы ирээг дээш харуулсан зам байна. Хоргодох газар хайсан амьтад түүн дээгүүр гүйхтэй бүх арьс мах шүрмсөн хэрчүүлдэг. Дээш үргэгт нь дахин эдгэрнэ. Түүний цаана элдэн навчтай мод бүхий ой бий. Нүмер хайсан амьтад ойд орж сүүдэрт суухад модноос ил дунаж эдэрхтнүүдийг нь тасдан хаяна. Мөн газар унвал төмөр нохоо ирж хойноос нь тасдан иддэг. Эндээс цааш шалмаалын химээх төмөрн модтой цэцэрлэг бий. Хорогдох газар ирсэн амьтад тэнд очиж өнөөх мод руу авирна. Дээшээ авирах үед хурц зургасны үзүүрэн доошоо харна. Харин буух гэхээр дээшээ харж бүх эдэрхтнийг нь эсгэн зүлснэ. Мөн тэнд төмөр хошууд химээх хэрэг бий. Тэр хэрээнүүд мөр толгой дээр сууж нүдний цэцгийг нь ухаж иддэг. Энэ гурван тамлал мисээр тамлах адил боловч нэгэн зүйл тамд тооцогддог юм. Шалмаалын цэцэрлэгийн цаахан буцламгай шингэнээр дүрсэн хөлгүй мөрөн байдаг. Хорогдох газар хайсан амьтад тэнд орж дээш доош оволцсон чанагдана. Зүйрлвэл ширүүн гал дээр вандуу чанахтай л адил. Энэ мөрний хоёр эрэг дээрх гартай гохтыгээ тор хатгуур барьсан сахиулууд эрэг рүү гаргахгүй буцаан түлхдэг. Гадагшаа гарвал дэгээ тороор татан улайдсан том газар гидэргэн харуулan хөвтүүлнэ. Тэгээд хүсэх юм байна уу гэж асуудаг. Амьтад бид юу ч мэдэхгүй, юу ч харахгүй байна. Харин их өлсөж цангаж байна гэхээр нь улайдсан төмөр бөмбөлөг болон буцалмал зэс амруун цутгах. Энэ бүхнийг төвшингийн тодорхой тайлбарт заасан дагуу дурдлаа. Уг номд дагвар дайвар 2 тамийн үргэлжлэх хугацаа тодорхой бус гэжээ. Гэхдээ эдгээр зовлонг эдлэх үйллээга барагдтал эдгээр тамд тарчлан зовох болно. Хүйтэн 8 тамийн тарчилгаа. Хүйтэн 8 там амьтны агуу их 8 тамтай нэгэн төвшөнд гэхдээ нэг түмэн багцдын цаана оршино. Замб твэс 3 түм 2000 багцдын дор цэврүүд химээх там бий. Түүнээс доош 2000 багцдын зайтай бусад 7 байгаа. Цэврүүд тамд маш хүйтэн жаварт хайрагдан бүх бие цэврүүтэж агшдаг. Цэврүү хагарах тамд цэврүү нь хагарч бие нь бүр илүү агшдгаараа ялгаатай. Шүд хавших АТТ ачуу тамуудыг тэндээс гардаг дуугаар нь нэрлэжээ. Удвал мэт задрах тамд тэсхэн хүйтэн жаварт хайрагдан арьс нь хөхөрч бие нь 5-аас 6 дэлбээ болон зад хөлтнө. Лянхуа мэт задрах тамийн ялгаа нь арьсны хөхөнг нь улмаар улааж 10 буюу түүнээс жолон дэлбээ маягтай задран хөлддөг. Улаан лянхуа мэт задрах тамийн онцлог нь арьс маш их улааж 100 юм уу
түүнээс ч олон дэлбээ болон зад хөл. Эдгээр тамуудын шинж төрх дараалал болон амсах тамлалыг мөн төвшингийн тодорхой тайлбараас авсан болно. Төрөл туусан цадигт хүйтэн тамд харанхуй байдаг тухай ийм өгүүлдэг. Үүлийн үрийг өгөөсгөгчд хойд наснда үлэмж хүйтэн түнэр харанхуй тамд төрнө. Өвдөж зовн, хөлдөж царцсан зовлон руу өөрөө гүгээд очдог хэн байх билээ дээ. Мөн шавьдаа илгээсэн захидалд голдоо ортол ян хөлдөж гом биеэрээ хүйдэс болно. Эсвэл бие яртаж хагарч идээ чүмэг цус савирна. Эрүү тагнаас холбон гажиж, эрүүл ус халзарч мулзарна. Харах нут хамар хоолой хаа сайгүй хатгуйлж өвдөн. Бие сэтгэл давхар тарчилж, бархирж гаслах аимшигт чимээ, хүний сэтгэлд багтамгүй энэлэлт хүйтэн тамийн дуу чимээ гэсэн байдаг. Хийсэн муу үлийн үр барагдаж дуустал ийм тарчилгаа амсах ёстой. Төвшингийн тодорхой тайлбарт амьтдын хүйтэн тамд байх хугацаа нь их тамийн харгалзах амьтдаас хойштой хагасаар хасагна гэж дурджээ. Харин судруудад Алхидр Макошагийн тайлбарын доор хэвшлэл элбэг таардаг. Хувиргуудаа жишээ авъя. Магадхан нутгийн бүх үр тариаг 82 нуруу болгон овоолжээ гэж төсөөл. Тэндээс 100 жилд ганц ширхгийг нь авна гэд бодоод үзэх ургууд минь. Магадхагийн 82 нуруу тариаг ширхэгээр нь зөөвөл 100 жил шаардагдана. Харин цэврүүтэд төрсэн амьтны насны тоо хэд хүрэхийг би хэлж мэдэхгүй. Хувиргуудаа цэврүүтийн ийм 20 жил цэврүү хагарах тамийн 1 жилдээ тэнцэнэ гэд цааш бүр тодруулж, хувиргуудаа лянхуа мэт задрах тамийн 20 жил, лянхуа мэт хагарах тамийн ганц жилдээ дүүн гэсэн байдаггүй лээ. Ийм л хугацаанд хүйтэн тамд байх ажээ. Дайвар тамийн тарчилгаа. Энэ там халуун хүйтэн тамийн ойр хавьд байна. Мөн хүний ертөнцид ч бий гэж төвшингийн тодорхой тайлбарт өгүүлдэг. Ёс зүйн сударт их далайн эрэгт ойрхон байдаг гэжээ. Сангхарагшинагийн туужид өгүүлсэн зүйл үүнтэй тохирдог юм. Алхидр Макошагийн тайлбарт энэ 16 там нь тэдгээр амьтдын үүлийн үрээр бий болсон. Харин дайвар там нь олон буюу 1-2 амьтны үүлээс үүсдэг юм. Түүний шинж төрх нь өвөрмөц олон янз. Хаанч байж болно? Гол мөрөн, уул нуруу, тал хээр болон өөр бусад газар, бүр газар доорч байна. Дээр өгүүлснээр тамд төрөх шалтгаан маш амархан үүсдэг ажээ. Бид өдөр тутам тамд төрөх олон шалтгаан хөрөмтлүүлдэг. Бас урд нь бий болгочихсон шалтгаан тоо томшгүй бий. Тэгэхээр сэтгэл амгалан сууж таарахгүй. Харин энэ бүхнийг эргэцүүлэн эмээж явах хэрэгтэй. Эдгээр тамаас бид зөвхөн амьсгалахын төдийн зайтай амьдарч байна шүү дээ. Энэ тухай Бодхисаттвагийн замналд аюус тамийн болзол хангачхаад амгалан жаргалтай сууж болох уу? Анддаа илгээсэн захидалд амьд тулдаа арайч очоогүй аюус тамийн захиалгад нүгэлтэн аимшигт тарчилгааг нь дуулсан хэрнээ айхгүй бол чулуун зүрхтнөө. Тамийн тухай сургаа сонсож тамтаггүй инлэл гисгэлийг нь дуулахад айдас жихүүдс биеэр дүүрнэ. Амсах идэлхийг санахын ч эцэсгүй гихчлэн өгүүлсэн байдаг. Энэ орчлонгийн зовлон дундаас муу заяаны зовлонг давхад бэрх. Харин тэр дотроос тамийн зовлон тэсвэрлшгүй хэцүү. Тамийн шалахгүй зовлонтой харьцуулахад нэг өдөр хурц утгаар 300 удаас хийчүүлэх юу ч биш. Амсхийг чөлөөгүй тамийн тарчилгаа бусдаасаа ч аимшигтай байдаг. Анддаа илгээсэн захидалд жаргаж суугаа олны дундаас жаргалангийн эзэн асууж сурахад шунах сэтгэлээсээ л салсан болгоныг шуудхан зааж өгнөн билээ. Ай хөөрхий зовлон дундаас амсхийг төдий чөлөөж гарахгүй. Амьсгаа дарах агшин ч өгөхгүй. Адаг доод тамших нь үгүй. Энэ ява төрөлдөө бид эрт мэсээр өдөр болгон өдөрт 300 удаа өвчсөлбүүлэх хажууд нь тоглоом. Нэгэн өдрийн 300 шарх тамтай жишгэд юу ч биш. Тэнд идлэх нажид зовлонгийн нэгэн хувьд нь ч хүрхнэгүй хэмээн өгүүлсэн байдаг юм. Энэ бүх зовлонг эдлэх болсон шалтгаан нь зөвхөн бидний бие, хэл, сэтгэлийн алдаа эндэгдлээс өөр зүйлээс үүсээгүй гэдгийг ойлгож авах тун.
Тиймээс өчүүхэн жалдаа эндэгэл гарахгүй төлөө бүх чадлаараа мэрийх хэрэгтэй. Дээрх номд ийм өгүүлдэг юм. Аюус там руу чөтгөр гэхээсээ амар үлдсэн нүгэлчин хөдлөн, бэрдийн төрөл рүү шулан гэхээсээ биеэр үлдсэн нүгэлчин чирнэ. Доод төрөл рүү дайсан гэхээсээ дотор сэтгэлийн нүгэлчин зална, үүрдийн там руу эрлэг гэхээсээ үйлсэн хар үүлийн үрчин тун. Мөн үйл үртэй сан, мөнхөрсөн сэтгэл хилэнцтэйг бод, алд биеийн хилэнцээс булц, амаар тарих нүглээс булт. Адуусны тарчилгааг санах. Хүчтэй нь хүчгүйгээ барьдаг нь адуусны авир ёс. Мөн тэнгэр болон хүнд идлүүлэх нь тэдний хувь тавилан. Адуус өөрийн гэсэн мэдлэггүй үргэлжил бусдын эрхэнд байдаг. Тиймээс зодуулж, алуулж хорлогддог. Адуус нь тэнгэр ба хүнтэй хамт байдаг бусад газар байхгүй гэж төвшингийн тодорхой тайлбарт өгүүлжээ. Питер Маккошагийн тайлбарт адуус бол хээр тал, гол ус огторгүйд зорчихсон. Тэдгээрийн ихэнх нь том далайд орших бөгөөд тэндээс тархсан юм а гэж тэмдэглэжээ. Мөн садангийн загталд адуус төрөлтний зовлон мэт, алуулах, идлүүлэх, зодуулах мэт, амгалант төрлөөсөө дутаасан тэд аль алигаа эдэлцхийн лайтай. Эрдэнэ болдог сувдан яр, элбэхэд таатай сорлог ус, элдүүр даах арьс хөрс, идэхэд сайхан гих улаамах. Адуус төрөлтэй хөөрхий тэдний амиан алдах шалтгаан болно. Амьд үлдлээч ажлын мал болж амгай ташуур буулганд сөхөрнөө химээсэн байдаг юм. Энэ шүлгийн эхний бадагт адуусны зовлонг ерөнхийд нь илэрхийлжээ. Харин хоёр дахь хэсэг нь тухайн нэг зүйлийг дүрсэлсэн байна. Эдлүүлэх, зодуулах гэдэг нь унлаг эдлэгэнд төрлүүлнэ гэсэн санаа юм. Мөн хүн болон хүнээс бусдын ч алж төхөөрдгийг давхар харуулжээ. Аль алигаа эдэлцэх гэдэг нь адууснууд бие биедээ зовлон учруулдгийг үзүүлсэн байна. Амгалант төрөл гэдэг бол нирванд хүргэх зөв дадал юм. Харин тэнэг мулгуу учир гэгэрлийн сургаал ойлгоогүй гэдэг санааг дутаасан тэд хэмээн илэрхийлжээ. Морь, шар, одос, илжиг, заан, унлаг ачилганд хэрэглэгддэг гэсэн санааг амгай ташуур буулганд сөхөрдөг гэсэн байна. Эдгээр тайлбарыг амддаа илгээсэн загтлын тайлбараас авлаа. Үүнээс гадна адуус нь харан хуйд эсвэл усанд төрдөг. Тэгээд тэндээ үтэлж өгнө. Үнд ачаа зүүн, анчсанд хөллүүлж, ус ноосонд хяргуулна. Бас хөөгдөн мушгүүлж, элдвээр тарчлуулан алуулдаг. Адууснууд өлсөж цанган халуун хүйтэн зовно. Анчид зүйл бүрийн аргаар амийг нь хороод. Тиймээс үргэлж айж тугшина. Адуус ингэж зовдгийг эргэцүүлэн бодож, жигшин, орчлонгоос ангижрах сэтгэл шулуудах хэрэгтэй. Адуус хамгийн ихтэй ганц галав наслана гэж Питер Маккошад дурдсан байдаг. Энэ бол хамгийн урт настай адуус нэг галав амьдрна. Харин хэр богинохон наслах нь тодорхой биш гэсэн үг юм. Бэрдийн тарчилгаа. Хитрхи харамч хинч байсан бэрд болж төрнө. Бэрдүүд өлсөж цанган зовдөг. Бүх арьс мах цуснд хатчихсан байдаг юм. Шатсан хожуултай, их төстэй, бас нүүрэндээ үстэй. Ам нь үргэлж цангаж хилээрээ уруулаа байнга долоож явдаг. Бэрд нийт 3 төрөл байна. Идэж уухт нь гадны саад учруулдаг бэрд. Энэ бэрдүүд булаг шамд нуур цөөрөм рүү тэмүүлнэ. Харин гартаа илд жад худаг барьсан амьтад булаг шамданд ойртуулахгүй хөөнө. Үй гэсэн ч тэр ус өөрт нь цустай идэ бэр болон харагдаж уухан болно. Идэж уухт нь дотоод саад учирдаг бэрд. Энэ бэрдүүдийн ам нь зүүнээс үгч шиг атал сүрдээсэн том гэдэстэй бас амандаа уртай тул амаа ангайж явдаг. Идэж уухт нь гадны саад байхгүй ч олсон хоол ундаа идэж хэрэглэж чаддаггүй юм. Идэж уух зүйл нь саад болдог бэрд. Энд идсэн уусан бүхэн нь гал болон асаж гэдэс дотор нь түлэгддэг галан ирэхэд бэрд багтана. Мөн балчиг эдэрт хэмээх баас шээсээр хоололдог бэрд ч бий. Тэд зөвхөн илжирсэн, муудсан, хордсон хоол иддэг. Зарим нь бүр өөрийнхөө махнаас тасдан иднэ.
Эд бүгд ариун сайхан хоол унд хэрэглэх чадваргүй. Бердийн орны тухай Абхидхар Макошагийн тайлбарт Бердийн хааныг Яама гин. Энэ орн замб твийн дор Ражагрихи хотоос 300 багцдын дор оршдог. Бусд нь эндээс үүсэн бий болсон гэсэн байдгийг. Мөн амдтай илгээсэн загталд дуусахгүй шуналдаа хөтлүүлсэн бэрт дундрахгүй тэр зовлонгоосоо гадна үрдийн үлсгэлэн ангах, айх, ядрах, үлэмж барагдашгүй шаналл эдлэн. Тогоон чинээ гиздээч гэсэн тоосч орохгүй нарийн хоолойтой эдэ шуушны үртэс олсон ч эдэж залгиж чадахгүй зовно. Ясан хэдрэх шиг зарим бэрт яг зулбац шиг улаан нүцгэн хадсан борц шиг тэдний зарим нь хамар амнаас нь гал гарна. Амьсгааны оронд хэвэл цээжээс нь ассан гал цоролзоод байтал амдаа хоол хийх гэж зарим зүтгээд амхруус хомхруус болгож хайнаа. Бэрд дотроо дорд заримд нь бузар юмс бээрч олдохгүй. Бие биесээ урд шархлуулаад бээр идэг сордгон байна. Бэлгийн аргын хуанлын улирал Бердийн оронд октоос хамаагүй алиман саранд орч ангаж хатна алтан наранд ч хөлдөж осгоно. Хамаг амьтныг тэжээн тэтгэгч хатан дэлхийн шимч хүртээлгүй. Хавцсан газрынх нь жимс хувхаарч харсан булгийнх нь ус ширгэн. Энэ шүлгийн эхний бадагт Бердийн зовлонг ерөнхийд нь үзүүлсэн байна. Харин бусад хэсэгт зүйл бүрээр нь дурджээ. Үргэлж хоол ирж хайдаг учир ядарна. Мөн усан дойртуулахгүй элдэж ядад салан барьсан амьтдыг хараад айдаг юм. Бузар юм гэж хоолны хаягдлыг хэлжээ. Шүн амнаас нь гал гарч гал дүрлсэн хоол иддэг. Нүдний харц нь хорт нөлөөтэй учир харахын төдийд л сэрүүн сайхан гол горхийг ширгээчихдэг. Зарим нэгэнд нь гол горх галт лав шиг харагдана. Нөгөөд нь зүсэн зүйлийн өд хорхоо идээбээр урсаж байгаа мэт харагддаг ажээ. Шавтай илгээсэн загталд Бердийн тухай. Шазайтлаа цангасан нүгэлт Берд шанд голын ус үзнэ. Шалвлан очоод залглий гэхээр шал өмхий балчиг болноо. Замдан модот молаая хайрхан зам хөндлөлд нь ногоорн байлаач ойртохын хэрд түүмэрт идэгдэж октоос шимгүй нурм үлдэнэ. Давлгаа илдэж наранд мяралцах далай нуур өмнө харагдавч даруй түргнээ цүлжин хувхаарч далан илстэй год болчихно. Үүл хуралдавч борооны оронд үнс нурамтай чулуу орно. Аадрын оронд гал бууж аянгийн эзэн зэвэр харна. Халууц хүлтэй зарим Берд хахир үлийн цасанд хатна. Харин нөгөө даарх үлтэй нь халцгаа түлцгээ түүмэр тосгоно. Буйны оронд хэлэн зөөлдөж буруу үлээр заяа эргэхэд буй юмны сайхан нь хүртэл буруугаар иргэдэг ийм учиртай. Зүүргүй цөндгөр гиздээч гэлээ зүүнээс нарийн хоолойтой Берд ангахын цагт гадаад далайгч аливхийн зэлгмаар цангах билээ. Хоолойн цаанаа том байгаад ховх сорлооч далайн усыг ходоод гизрүү нь юу ч орохгүй. Хортой ам нь усыг нь хатаачихна гэж өгүүлсэн байдаг. Эдний хэрхэн тарчилдгийг сайн бодоод үзээрэй. Төвшингийн тодорхой тайлбар ба Абхидхар Макошад хүний 1 сар Бердийн хувьд 1 хоног ийм өдрөөс бүтэх 500 жил насалдаг гэсэн байдаг. Мөн амддаа илгээсэн загталд алдаа эндлийн цалман дуяатай адаг турлтны зовлон дуусахгүй 15 мянган жилийг ардаа орхисон ч хөгшөрч өгөхгүй гэж айлтжээ. Амддаа илгээсэн загтлын тайлбарт зарим Берд 5,000 нөгөө нь 1 түм насалдаг гэсэн байдаг. Мөн төвшингийн тодорхой тайлбарт 3 муу заяаны биеийн хэмжээ нь янз бүр. Гагцхүү муу үлийн үрээсээ хамаарн том жижиг байдаг тухай өгүүлжээ. Муу заяаны зовлонг дараах байдлаар төсөөлөн бод. Галтай нурманд гараа шургуулж ганц 1 хоног суух, өвлийн хүйтэн жаврт мөсөн хонголд хувцасгүй унжих, хідэн өдөр хоол ундгүй явах, зүгийн хідгэнд байж ядтал хатгуулах энэ бүхэнтэй жиш. Гэтэл халуун хүйтэн там Берд болон нэг нэгнээ барьж иддэг адгуусны зовлонг би яаж тэсвүлээ гэж айдас жихүүдс төртөл нь бясалгах хэрэгтэй. Муу заяаны зовлонг мэдэж байгаа хэдий ч сэтгэлдээ дасал болгохгүй эсвэл богино хугацаанд бясалгавал төдийлөн хэрэг болохгүй. Ёс зүйн сударт Анандагийн 2 зээдүү тойм болж номлол үзэх болжээ. Тэдэнд уншуулахаар ном өгчихнэ.
Гэтэл ганц 2 өдөр уншаад залхууран орхижээ. Тэгэхээр нь Маудгалианд хүргэж өгсөн боловч мөн урдын адил залхуудаа дийлдэв. Гэтэл Ананда наад хоёрыг хашраа гэж Маудгалианд хэлж гин. Тэгэхэд Маудгалиан амьтны тамыг ид шидээр бүтээж нэг өдөр тэр хоёрыг түүгээр дагуулсан явж хэрчүүлэн, тасчуулан ёолох дууг сонсгож гин. Огтчуулан тарчлахын зовлонгч харуулв. Улайдан буцалж байгаа 2 том ширмэн тоогч харуулжээ. Нөгөө хоёр энэ тоогонд хэнийг хийх вэ гэж асуужээ. Тэгэхэд нь Анандагийн 2 зэ тойон болцоход залхуурч цагаа дэмий урж байгаа учраас үхээд энд орно гэж хариулв. Тэр хоёр маш балбагдан хэрвээ биднийг таньчихвал одоо хийчихнэ гэж бодоод Маудгалианы дэргэд гүйж очив. Тэгээд өөрсдийн бодлоо хэлж гинэ. Тэгэхэд Маудгалиан 2 хувраг минь энэ болон бусад зовлон залхуугийн гайтвал хичээх хэрэгтэй гэжээ. Ингээд мань хоёрч эдвэх зүтгэлтэй болж гин. Бүр хоол идэхээс өмнө там бодогдвол идэж чадахгүй, эдснийхэн дараа бодогдвол огж гаргадаг болов. Дараагийн удаа Тэнгэрийн орныг рид хуйлгаанаар бий болгож тийш нь дагуулan явбаа. Тэнгэрийн уянгалаг ятга хишиглэх ордон руу очицгоолоо. Тэнд нь дүүрэн дагнс байх бөгөөд нэг ч тэнгэр байсангүй. Нөгөө хоёр яагаад тэнгэрүүд байхгүй байгааг асууж гинэ. Тэгэхэд Маудгалиан Анандагийн 2 зэ дүү хувраг болж хичээл зүтгэл гаргавал энд ирэх юмаа гэж хариулж гин. Тэр хоёр маш их баярлж байгаагаа Маудгалианд хэлэхэд 2 хувраг минь энэ болон бусад сайн сайхан зүйлс хичээл зүтгэлийн үр шим. Тиймээс хичээх хэрэгтэй гэв. Нөгөө хоёр ч хичээх болж гин. Нэг удаа Маудгалиан тэдэнд сургаал заахтаа хэдий сайн заяатаач үхээд муу заяанд төрж болно гэж их зохиолд иш үзүүлсэн байдгийг тайлбарлаж өгчээ. Тэр хоёр гэгэнт минь бид хүн эсвэл тэнгэр байсан ч гэсэн 3 муу заяанд төрнө гэж юу хэмээн асуув. Харин Маудгалиан ховъёруултнууд минь сэтгэлийн гэм ор мөргүй алга болтол 5 төрлийн заяаны орчилд салхин термин сэн сайдл эргэлцээр байх болно гэж хариулв. Тэгэхэд 2 хүүгийн ой гутаж сэтгэлийн гэмээс бүр мусан ангижрах сургаал зааж хайрлаач хэмээн хүсжээ. Ингээд Маудгалиан хүссэн сургаалыг нь зааж 2 хүүч архтын төвшөнд хүрсэн юм а хэмээн айлцсан байдаг. Зовлонг бясалгавал залхуугаан дийлж нирванд хүрэх хүсэл нэмэгддэг. Цаашлбал түүнд хүрэх үндсийг тавьдаг. Тэрхүү үндс нь зовлонг бясалгах юм. Буддаа өөрөө байсан ч гэсэн Маудгалианы сургаалаас илүү зүйл хэлэхгүй байсан. Дээрх сургаалаар дотоод хөгжлийн анхан, дунд, дээд шатаар аажим өгсөх жамыг харуулжээ. Тиймээс өөрийнхөө чадлаар Анандагийн зээнэр шиг сэтгэдэг болтлоо энэ бүхнийг хичээнгүлэн бясалгаарай. Ньюсервагийн муу заяанд төрөх шалтгаан урд нь гаргасан хэсэг одоо гаргаж байна уу үгүй юу, цаашид гаргах уу үгүй юу гэдгээ тунгаан бод. Хэрвээ урд тийм зүйл хийсэн одоо ч хийж байгаа, хойштоо ч хийсээр байх юм бол гарцаагүй муу заяанд төрнө. Тэгээд би одоо юу хийх ёстой вүлээ гэж бодож чадахгүй аагам цөлд тархин гашлахын суун гэдгийг санаарай. Тэгвэл аяндаа айдас хүйдэс төрдөг гэж айлцсан байдаг. Энэ тун чухал болохоор одоо сайхан боломж байгаа дээр өгүүлснийг тунгаан бодцгоо. Тэгвэл урд гаргасан нүгэл арилж цаашдаа нүгэл үлдэхгүй. Харин өмнө нь хураасан буйнаа чин сэтгэлийн залбирлаар хувлан улам нэмэгдүүл. Шин зөв дадал зүйл бүрээр төлөвшдөг сайн талтай. Улмаар боломж бүхий энэ амьдралаа өдөр өдрөөр утга учиртай зүйлд зориул. Одоо л энэ тухай бодохгүй бол муу заяанд төрсөн хойноо аврал ирээд нэмэргүй. Тэр үед болохгүйг ялгах оюуны чадвар чинь алдагдана. Бодисаттвагийн замналд зөв зам, зөв дадал зөвхөн энэ төрөлдөөл хүрэгтвэл муу заяанд нэг л ойчвол мунхарсан хойноо гэгээр харагдана. Нүмерэн айсвэ аюулын өмнө нүмерлэж хиндэ хорогдох үлээ. Айснууд 4 зүгтээ аврал ирэн бүлтэлцэж байна уу? Аварч хинч төслөхгүй гэдгийг, аваачиж дэрэгдээ нуухгүй гэдгийг андуугүй ухаарч мэдхийн цагт аврал өршөөлийг хаанаас хайх вэ? Ахуй орчлонд нүмер уулагч, амтан бүхнийг авран өргөгч, айдас зовлонгоос гитэлгэн туслагч, аврагч буддаад амжиж мөргөё хэмээн
үүссэн байдаг. Энэ бүлэгт муу заяаны зовлонг тоймлон үзүүллээ. Харин та бүхэн үргэлж санаж явах номоос дэлгэрүүлэн харах хэрэгтэй. Дахин уншихын сацуу уншиснаа эргцүүлэн бодох нь чухал. Mani Padme Hum Mani